За насанд хүрээгүй хүүхэд хөлмөр эхлэх нь за боловсрол, эрүүл мэнд, бие махбод, нийгэм сэтгүүцийн хувьд маш их олон сөрөг үр дагавруудыг бий болгодог. За Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль, мөн одоо хүүхдийн төчгөө хөтөлбөрийг устгах олон улсын байгууллагын 138 182 дугаар конвенц гэсэн хууль эрхсэн болгийн баримтчгийн хүрээнд за хөлмөр эхлэж буй хүүхдүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, за тэдний сурч боловсрох эрхийг нь олгох, мөн одоо дахин хөлмөр эхлүүлэхгүй байх тал дээр маш их олон одоо арга хэмжээг үүсгэж зохион байгуулан ажиллаж байна. За тухайлбал дүүргийн нутаг засгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нийт байгууллагуудад за хүүхдийн одоо хоригдсан ажлын байрны жагсаалтыг танилцуулан хамтран ажиллах тухай санал бичиж байгуулан ажиллаж байна. За мөн одоо хүүхэд хамгаалалт буюу илрүүлэлт арга нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж за хараа хяналтгүй хараа хяналтсуул болон хөлмөр эхлэж хүүхдүүдийг илрүүлэн за хөлмөр эхлэх болсон шалтгааныг нь судлан за хүүхд хамгааллын хариу үйлчлэг үзүүлэн ажиллаж байна. За мөн одоо эцэг эхтэн гэр бүл нэргэн нэгтгэх за мөн эргэн хяналт аван ажиллаж байна. За хөдөлмөрийн хүүхдийн төчгөө хөлмөрийг одоо устгах чиглэлээр за төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургалт нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан гарын алга зөвлөм зөвлөгөөг мөн подкастыг захин болон одоо вебсайт хуудасаар түгээн олон нийтэд түгээн сурчлан танилцуулан ажиллаж байна. Намайг Чоо Жамсан Дэлгэр Бат гэдэг. Би 15 настай Архангай Эрдэнэ болгон сумын 9 ангид сурдаг. Би 8 наснаас ахуулж морь унсан. Тэгээд 23 оны хүртэл морины ажлыг тэгээд 23 оны хүртэл унсан. Тэгээд энэ ажлыг хийх шалтгаан гэвэл санхүүгийн асуудлаас болоод хийсэн. Тэгээд чөлөөт цагаараа гэвэл найзуудтайгаа бөмбөг тоглох дуртай. Энэ ажлыг хийснээр би сарын 500 сая төгрөгийг олдог. Тэгээд энэ ажлыг хийхээр хичээлийн даалгавар хичээлд явах нэг үе гардгүй. Тэгээд эрүүл мэндийн асуудлаар бол хохиролгүй. Тэгээд ирээдүйдээ юу хийж байгаа вэ гэвэл ирээдүйд нэг спортлог талаар явахыг хүсдэг. Намайг 14 дугаар сургуулийн 7 ангийн сурагч Отгуулжи гэдгээ. Би 13 настай. Өдрийн одоо 2-3 цаг морин дээр явдаг. Тэгээд 1-2 цагийн хооронд одоо гэрийнхээ ажлыг хийж адуу малныхаа баасыг зөвлөдөг. Манай аав нөө морь мал ундаг болохоор би нөө аавыгаа дуурайгаад морь унахыг сураад тэгээд морины хоббит болсон. Аймгийн алдартай гэж алхахыг хүсдэг шүү дээ. Чөлөө цагаараа морь унж хоккей тоглох дуртай. Хичээлийнхаа хэрэгслийг одоо аав ээжээрээ бэлдвэл өөрийнхөө морийг унж цалин өсөө олдог. Хичээл номоо хийх цаг 2-3 цагийн хооронд гардаг. Орой 7-оос 8 цагийн хооронд. Тэнд одоо дүү бүгэ гаргаж өгөхөд морь малаа унах гад хичээлээсээ чөлөө аваад явах гардаг. Эрүүл мэндийн байдал болохоор маш сайн байгаа. Морь унахад хэцүү зүйл гэж бол байхгүй. Маш амархан тэгээд гой сонирхолтой байдаг. Хөдөлмөрийн хамгааллын сайдын 2022 онд батлагдсан насанд өрөөгөөнийг ажиглахыг хориглосон ажлын байрны одоо жагсаалтын 2-1-14-2-т жил бүрийн 11 сарын 1-ээс 5 сарын 1-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан сумгаа үсрэхэнд бол хүүхэд оролцуулахгүй байхыг бол тусгасан байдаг. За дээр хориглосон хугацаанд насанд өрөөгөө хүнийг хурдан морины сумгаа үсрэгэнд оролцуулж хүүхдийн эрхийг зөрчсөн 3 иргэн нэг аж ахуйн нэгжид зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон ажиллаж байна. За хурдан морь уралдаанч хүүхэд морь уснараа бол давхар хүүхдийн эрхийн зөрчилөөл өртөж байна. За нэгдүгээрт нь тэд маань боловсролын үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй байна. Хоёрдугаарт нь нийгэмш хувьд хоцрогдолтой болж эхэлж байна. За гуравдугаарт нь хор зуршил хэрэглээ бол өндөр байна. За дөрөвдүгээрт нь гэр бүл төвтэй биш эцэгхийн хайр халамжаас бол хол. За мөн давхар дээрээс нь эрүүл мэндийн үйлчлэгэнд хамрагдаж чадахгүй байна. За хурдан морь уралдаанч хүүхдүүд маань гэмтэр зөрчил бол бас өндөр байна. За мөн дээрээс нь хөдөлмөрийн мөлчлөгт өртөх, за өчний эрүүл ах аюулгүй байдал бол бүрэн хангагдаж чадахгүй. Ийм бол хүүхдийн эрхийн зөрчлөлөд өртөж байна. За насанд өрөөгөөнийг ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтын хэрэгжтэйг хангах хүрээнд бол мэргэжлийн байгууллагатай хамтран төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх чадваруудыг зохион байгуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч одоо хориглосон хугацаанд хурдан морь уралдаанч хүүхдийг бол хурдан морины уралдаанд одоо оролцуулахгүй байх зөрчил буурахгүй байна. Энэ нь бол тухайн одоо манай орон нутгийн онцлогтой бас салшгүй холбоотой байна. За манайд бол одоо аймаг сумын алдарт үе аждаг бол
их байна. За дээрэс нь одоо сэргэлэн болон 100 бод сумдуудад хурдан морины 3 том одоо зүчээ ажил байдаг учраас одоо энэ төрлийн зөрчил бол буурахгүй байна. Сайн мэцхан уу, намайг TikTok гэхдээ оюун эрдэнэ гэдэг. Би одоо 16 настай 49 дугаар сургуулийн 11 ингээд суралцдаг. Би одоо өсвөр үеийнхээ нэгэн төлөвлөлт болоод ер нь бол ажил хийдэг гэдэг утгаараа бас ер нь бол хөдөлмөрлөх гэж ярил зүг байх. Тэгээд ер нь бол яагаад одоо ингээд насан туршаагүй байж хөдөлмөрлөх ажил хийх шалтгаан болсон бэ гэвэл нэгдэх юм бол өөрийнхөө бие даах чадвараа сайжруулах гэж ажил хийж ирсэн. Хоёр дахь юм бол өөрөө одоо бидний амьдрал гарна тэрнийхээ үүднээс одоо бэлтгэдээд гэх юм уу да тэр утгаараа ингээд ажил хийж ирсэн. Намайг бол ажил хийхэд хамгийн хүндрэлтэй байдаг зүйл нь гэх юм бол одоо насан туршаагүй хүүхдэд ажил хийдэг гэдэг утгаараа одоо ямар нэгэн байгууллагууд гэрээ хийхгүйгээр ер нь шууд авдаг. Тэр тал дээр болохоор салхи хүсн дээр одоо хамгийн доод хэмжээгээр тогтоох ч юм уу ямар нэгэн байдлаар салхи хүсн өгөхгүй байх тал дээр ер нь бол хүмүүс ингээд ер нь бол тэгээд идэг хүндрэлтэй зүйл нь өөр бас гэх юм бол харилцаа хандлага гэж байдаг. Одоо ингээд ажил олгогч гэдэг хүн маань өөрөө насан туршаагүй хүүхэд одоо хөдөлмөр эрхлүүлж байгаа гэдэг утгаараа одоо тий насанд хүрсэн хүнээс өөр харьцах ч юм уу тий хандлагын ялгаар нь айгүй их гардаг. Өөрөө олоод хангаж ийн гэдэг бол бидний хувьд бол маш том амжилт байдаг. Тэгэхээр ер нь бол өсвөр насны хүүхдийн салхины хэмжээ гэх юм бол хамгийн доод нь бол өдрийн 35 мянган төгрөг байдаг. Хамгийн дээдэлтэй бол 70 мянган төгрөг байдаг. Ажлын цаг нь гэх юм бол ер нь бол бас шудраг бас ханддаг гэж боддог. Яагаад гэвэл одоо хүүхэд гэдэг утгаараа тий яг цагт нь тараахгүй байх ч юм уу эсвэл яг тухайн ажил хийж байгаа нөхцлөөс нь өөр ингээд зүйл хийлгэх ч юм уу тий одоо зүгээр зөөвч хийлээ гэхэд ингээд шал шахуу уулгаа ч юм уу галтгооны ямар нэгэн зүйлд оруулаад ч юм уу тиймэрхүү тохиолдлууд амар их байдаг. Одоо ингээд нэг талаараа ажил хийгээд одоо хүсэл цалингаа авж байгаагаараа би тэрнгээрээ бусдаасаа илүүрхэд ч юм уу тий аавж исэн ямар нэгэн мөнгө авахгүйгээр сургалтанд сурч болдог. Эсвэл өөрийнхөө өдөр тутмын хэрэгцээг ч юм уу тий сар болгоны хэрэгцээг заавал аав ээжээсээ гуйгаад авах шаардлагагүй ингээд өөрөө бие дааж суралцж ийн гэдэг бол бидний аав ээжээсэндээ хэрэгтэй бас нэг үр өгж өгөөч юм тий бахархууштай явдлах гэж боддог. Миний нэрийг одоо дааж аргал гэдэг. Одоо 16 настай. 13 дугаар сургуулийн 10-ийн сурдаг. Тэгээд гэр бүлээр ингээд тавлаа гэртээ тавлаа амьдардаг. Аав ээж хоёр дүүтэйгээ амьдардаг. Барилга дээр одоо туслах хийдэг. Одоо ажил хийхэд өөрөө сонирхлоороо хийдэг гэх юм уу? Одоо аав ээж хоёроос мөнгө авахгүйгээр өөрөө сонирхлоор ингээд хийдэг. Ирээдүйнхөө талаар бодсон ч гэсэн мөнгө тэр хураахад амар өөртөө хадгаламжтай байсан дээр гэж боддог. Тэгээд жишээ нь одоо 100 мянган ажил хийлээ гэж боддог. Өөрийнхөө хувцалчинд өөрийнхөө хэрэгтэй зүйлсээр хангачна гэх юм. Ажлын тал дээр тэр байгууллагаас нь өгдөг санамж гэх юм бол болгоомжтой ажиллана. Тэгээд нэг юм зориг гэх юм тиймэрхүү юм шатдаг. Урдаас тэрийг сонсгож яг унтчих гад гэдэг юм уу нэг тиймэрхүү өөдгөт яриад нэг юм байд юм аа нэг хөл рүү ингээд өвдөгний хавцаа нэг төмөр зоогдоод нөгөөх нь эдэлээд амар гэмтчихсэн. Тэрнээс л өөр юм байхгүй. Арьс сулгарх гэдэг бол нэг хаяал тохиолдсон ингээд жирийн зүйл шиг болсон шүү дээ. Тэр нь тэгээд ажлын газрын тийм нэг дутагдaltaй газар юм одоо эдгийн тэгээд эрэгтэй зүйлс нэг дутуу. Мөрөдлөө би нэг инч тэгээд гадагшаа гарах. Гадагшаа гэхээр одоо Япон, Украин төлөө амар гарахыг хүсэж байна. 70-аас өдрийн 70 тэгээд сарда 2 сая 100 давуулаад авчдаг шууд. Ах бонус гэдэг багш нэг 50 100 мянган төгрөг нэмж өгдөг. Ерөнхийдөө бол одоо 5 өдөр ажилладаг. Тэгээд өдөр 2-оос орой 9 хүртэл ажиллаад тэгээ амарчдаг. Амралтаа 2 өдрөө амрахтаа одоо дутуу хийсэн хичээл нөхөрөд авчдаг. Заримдаа хичээл тэдрээ хийж чадахгүй нөхцөл байдаг ч гэсэн тэдрээ тэгээд найзтаас авчдаг болохоор амар байдаг юм. Ирээдүйд гэх юм бол одоо мэрэгжил гэх юм бол эмч гэхдээ эмч дундаа бүр хамгийн хүнд одоо дотор өмсөл эмч. Миний зүгээс болохоор өсвөр насны хүүхдүүдэд төлөөлөөд
иргэн болон том хүмүүстэй зориулаад бас өөр хөдөл бодлыг хийх гэсэн. Тэрний яг юу вэ гэхээр одоогийн яг нийгэмд болохоор 21-р зууны үед болохоор өсвөр насны хүүхдүүд буюу одоо яг хөдөлмөрийн хамгийн доод хэмжээнээс буюу 13 настай хүүхдүүд одоо ингээд харахад шиний хөдөлмөр эхэлж байгаа. Одоо тэр хүүхдүүд одоо жишээлбэл яаж одоо ажлын байраа олдог вэ гэхээр хөвчлэг нь бол цахим ертөнцийн цаанаас олдог. Тэр нь одоо ажил зуучлах ч юм уу тийм групп ч юм уу эсвэл ямар нэгэн бусдын одоо нэг үнэн худлаа мэддэггүй мэдээлэл тавтаад ямар нэгэн ажлын байрнаас сохирогч болж бас болдог. Одоо бидний үеийн хүмүүсийн одоо хамгийн наадлын жишээ гэдэг бол одоо тийм ажил байна. Тэгсэн тийм өндөр цалин амлсан ч юм уу тэрэн дээр одоо хүмүүс ингээ ямар ч мэдэмж бод гэмт хэрэг хохирогч болох ч юм уу цаашлаа одоо ном бэлгийн хүчрхээлийн хохирогч одоо хүний яманы хохирогч ч юм уу тиймэрхүү юм болох боломжтой байхгүй юу? Одоо тэрэн дээр нь тэгээ үндэслээд одоо томчууд бид бас ямар нэгэн арга хэмжээ авахгүй болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл хүүхдүүд энийг мэдсэн гэсэндээ одоо нэг урьдчилан сэргийлэхгүйгээр хохирогч болсоор л энэ хүүхдүүд яагаад гэвэл нөгөө хүүхдүүд чинь бүр ажлынхаа ингээ амтанд орсон хүүхдүүд чинь ингээ шал өөр байдаг. Тэрэн дээр нь үндэслээ бид нэр томчууд бид ямар нэгэн арга хэмжээ авахгүй л одоо энэ зүйл таслан зогсоогдно гэсэн зүйл байхгүй. Тэрэн дээр нь одоо бид нарт одоо өсвөр насны хүүхдүүдийн одоо хийх боломжтой ажлын байр ч юм уу тэрэнд нь одоо ингээд ажлын байранд тавигдах шаардлага ч юм уу тиймэрхүү зүйлтэй яхам бол бид нар тэрэндээ хэрэгтэйгэндээ тааруулаад тиймэрхүү ажил зурчлагтаад яхам бол илүү аюулгүй буюу одоо ингээд орчиндооч цэвэр одоо бидний өсөх ирээдүйн амьдралын ямар нэгэн тийм том бас алхам байж болно гэж бодож байна.